За сайн бацхан уу. За өнөөдөр хэдүүлээ CentOS Linux-тэй товч танилцъя. Тэгээд суулгацгаая. За суулгахтаа хэдүүлээ UEFI BIOS тохируулж суулгая. Partition-ыг хэдүүлээ өөрсдөө үүсгэе. Автоматар биш. За тэгээд swap partition үүсгэе. За тэгээд дэлгэцийн орчныг бас суулгая. За тэгээд CentOS Linux маань ерөнхийдөө хоёр янзын хувилбар гаргадаг. Эхнийх нь болохоор CentOS Linux гэдэг. За нөгөөх нь болохоор CentOS Stream гэдэг. За ямар ялгаатай вэ гэхээр CentOS Linux нь одоо гарч ирсэн шинээр үүссэн бий болсон пакэж kernel-үүдийг өөрсдөө одоо шалгаж магадлаад одоо найдвартай ажиллана гэсэн тохиолдолд нь биднэрт одоо хувилбаруудаар дамжуулаад системтэйгээр ингээ хүргэдэг те CentOS 6, 7, 8 гэж явж байгаа. Өнөөдөр 8.2 байгаа. За CentOS Stream нь болохоор хувилбарууд байхгүй. Ерөнхийдөө Arch шиг те нөгөө шинээр гарсан пакежуудыг шууд биднэрт одоо хүргэнэ. За бид нэр тэрийг хүлээж аваад эрсдлээ өөрсдөө даадаг тий. За ийм хоёр янзын хувилбар байна. За тэгээд CentOS маань 32 бит архитектурыг бол гаргахын болсон. Зөвхөн 64 биттэй байгаа. За бас нэг том давуу тал нь болохоор нөгөө манай дата центр дээр CentOS-ын толин сервер байрладаг. Тэгснээр яг хөр илүү хурдтай шинжилэлүүд аавн илүү хурдтай одоо татаж аавн тий. Тийм даваа талууд бас байгаа шүү. За тэгээд ISO-г татаж авахд ерөнхийдөө 3 янзын ISO санал болгож байгаа. Эхнийх нь болохоор boot ISO, дараагийнх нь болохоор DVD, тэгээд minimal гэдэг. За ямар ялгаануудтай вэ гэхээр boot нь болохоор ерөнхийдөө таны компьютерыг хасаагаад интернетэд холбоод за хэлмэлтэй тэр тохиргоонуудыг хийгээд тэгээд дээрэс нь нөгөө суулгах пакежуудаа та өөрөө ингээ нэг хүрчлэн сонгоод бүгдийг интернетээс татаж аваа суулгадаг. За DVD нь болохоор айгүй томтой 7.7 ГБ хэмжээтэй. За ихэнх одоо хэрэгтэй түүл тэр пакэж дэлгэцийн орчнуудыг агуулсан интернетгүй орчин суулгах боломжтой. За минимал нь болохоор 1.6 ГБ хэмжээтэй саяны хоёрын яг дундах нь гэж ойлгож байна. За хэдүүлээ ингээ boot ISO-го татаж аваад компьютертаа ингээ ачаалчин тийм үү. Тэгэхээр би бол бэлтцсэн байгаа. Ийм меню гарч ирнэ. За эндээс мэдээж эхнийхээ сонгоод ингээ ачаал. Тэгээ хоёр дахь нь бол яг нөгөө бидний дискийг одоо шалгаж үзэх тийм юу гэж сонголт байж байгаа тий. За CentOS маань Red Hat Linux-та 14 оноос хойш хамаарагддаг болсон баг. Тэгэж санаж байна. Тэгээд бас Fedora байна тий. За энэ гурвын маань суулгацсан нь бол ерөнхийдөө адилхан. За энэ гураас Red Hat маань болохоор нөгөө төлбөртэй distribution байгаа. Өөрөөр хэлбэл одоо нөгөө төлбөр төлсөн харилцагч нартаа одоо янз бүрийн засвар гэмтлийн асуудлыг нь одоо 24/7 тэг өдөрч ба шөнөч хамаагүй ингээд шийдэж өгдөг тийм нэмэлт үйлчилгээтэй distribution ба. За энэ хоёр маань болохоор ерөнхийдөө үнэгүй тийм хувилбар нь байж байгаа. За ингээ манай юу boot ISO ингээд ачаалж байна. За анхудаа ачаалахад жоохон уддаг. Яг харьцангуй уддаг мэдээж нөгөө бодит компьютер дээр бол хурдан байгаа. За эхний сонголт бол ерөнхийдөө ингээд нөгөө суулгацын хэл сонгуулна те. Хэдүүлээ болохоор англи хэл сонгоо явчихна. За магадгүй та нөгөө өөр хэлүүд ингээд сонгож болно те. Одоо би андуург бол монгол хэлч байдаг баг. За дараагийнх дээр нь болохоор за энэ дараагийн суулгацын менюн дээр болохоор localization гэж нэг юм баг байгаа. За software гэж нэг баг байгаа. System гэдэг нэг баг байж байгаа. За хэдүүлээ хамгийн түрүүнд болохоор интернетэд холбогдох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө system багны одоо network and host name гэдгийг дарж байгаа. За энэ зүүн талд нь болохоор таны нөгөө интернет холбогдох боломжтой интерфейсүүдийн жагсаалт ингээд байж байна. За над дээр бол ганцхан байна те. Лангаар холбогдож байгаа хүмүүс ч гэсэн ер нь зөөхөн байгаа. За магадгүй та энд нөгөө Wi-Fi-тай бол нөгөө Wi-Fi-ны сонголт хийж байна те. За өөрөөгөө интернет холбогдох тэр интерфейс дээрээ дараад за баруун дэд дулангийн off гэдгийг on болгочихж байгаа. За Wi-Fi-ийнхан бол энэ дээрээ нөгөө Wi-Fi сонгоод нууц зүгөө оруулаад ингээд окей дараа цаашаа явж байгаа тийм үү. За энэ зүүн дод болон дээр нь хэдүүлээ компьютерийн нэрийг сонгох боломжтой. За би бол CentOS гэж нэрлэлээ энэ одоо компьютер тий. За тэгээ apply дарчиж байгаа. За ингээд бэлэн болсон тохиолдолд
down гэж зүүндээ болонгаад төвчлөрөг таана тий. За энэ орнд нийтүүлээ цагийн бүсээ сонгоно time and date гэдэг. За би бол Улаанбаатар цагийн бүстэй байгаа. Тэрийг ингээд сонгочихно. За тэгээд down гэж дарчиж байгаа. За дараагийнх нь болохоор уучлаарай. Суулгацын их үүсвэр. За энэ дээр хоёр янз байгаа. Нэг нь болохоор шууд нөгөө data center ингээс энийг нь HTTP болгоод энэ дээр нөгөө data center хаягийг бичиж болж байгаа. За би бол тийхгүй. Би зүгээр яг хэрэгтэй хүмүүст нь жишээ олгоод үзүүлчихье. Тэхийн тулд эхлээд та ингэ mirror цэг data center цэг юм байна. Ташуу зураас тэгээд CentOS ташуу зураас 8 ташуу зураас base os за энэ base os гэж чигээр бэн томоор OS нь бас томоор байгаа анзаараарай тий. Тэгээд ташуу зураас X86 доогуур зураас 64 тэгээд ташуу зураас OS ташуу зураас гэдэг. За үүнийхээ дараагаар та repository URL гэдгийг сонгоод тэгээд down гэж дарчих. За би бол тийхгүй. Би бол closest mirror гэдэг автоматар сонгуулад ингээд суулгачнаа. Уусаа нөгөө virtual computer учраас тий. За ингээд энийг одоо нөгөө шинжилж байгаа хооронд хэдүүлээ partition үүсгэж. Тэгэхэд бол system installation destination гэдгийг дараад за энэ дотор ингээд таны нөгөө компьютер нэгээс олон дисктэй бол бүгдээ ингэ байж байна. За эндээс яг суулгах зөв дискээ сонгороо. Хэрвээ та буруу диск сонгоод дээр нь үйлдлийн системээ андуураа суулгахч бол мэдээлэл алдах эрсдэл маань байгаа тий. Одоо зөв сонгогдсон диск маань юм харж агттай тий. Хар дээр цагаан юм чагттай тэмдэглэгдсэн ба. За үүний дор автоматик гэдгийг хэдүүлээ custom болгож жоод done гэдэг ингээ хэдүүлээ нөгөө mechanical partition үүсгэх гэдэг байна шүү дээ. За тэгэхээр ийм меню гарч ирж байгаа. За эндээсээ хэдүүлээ 3 partition үүсгэн тий 100 GB байна. Зайтай байна гэж. За эхний partition болохоор boot буюу нөгөө UEFI partition BIOS-тай тохируулж partition үүсгэн. Дараагийнх нь болохоор swap partition үүсгэн. Тэгээд үлдсэн бүх цагаа одоо систем суулгахад зориулж үүсгэнэ гэж. За ингээ эхлэе нэмэхэд дараад энэ дотроос хэдүүлээ boot ташуу зураас EFI гэдгийг сонгоод энэ дээр нь хэмжээгээ заадаг чинь. За би 512 MB-ыг үсгэлээ. За тэгээ add mount point гээд за хоёр дахь partition маань болохоор swap байж байгаа тий. За swap болохоор яг тийм байх хэрэгтэй гэж хэлэхэд яг энэ үед бол аюу хэцүү болчиход байгаа. Тэр үед болохоор яг нөгөө шуурхаа санах нөгөө memory маань өөрөө үнэтэй байсан учраас тухайн компьютерийн одоо санах хог хоёроор үржүүлсэндээ тэнцэх хэмжээтэй байхад бол болно гэж мэрэгчнүүд зөвлөдөг байсан. За өнөө үед яасан бэ гэхээр нөгөө memory маань хямдраад эсрэгээр нөгөө hard disk-ийн оронд SSD гэж гарч ирээд тэр маань үнэтэй ч гэдэш яг зүгээр үнэтэй тий. Одоо яг түр нэг одоо дата хадгалахад бол харьцангуй үнэтэй агуулгах болж хувираад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг хоёроор үржүүлээд тавих ч юм уу эсвэл ер нь байх үгүй тухайч бас яригдах тийм үеүд тохиолдод байгаа байхгүй юу. За тэгэхээр яг тэгтээ яг нэг аюулгүй одоо яг CentOS маань ерөнхийдөө сервер дээр ч юм уу их найдвартай тийм үйл ажиллагаа явуулах тийм компьютер дээр л судаг үйллийн систем учраас хэдүүлээ бол swap partition үүсгэж суулгаад. Тэгтээ яг нөгөө memory-тэй тэнцүү хэмжээтэй үүсгэе. Тэгэхээр энэ бол 4 GB санах байтой virtual computer байгаа. Тэгэхээр 4 GB ингэж үүсгье. За яг миний хувьд болохоор нөгөө хэрэглээний компьютер дээр би бол swap partition үүсгэдэг одоо нөгөө одоо гэрийн хэрэглээний ч юм хувийн хэрэглээний компьютер дээр тий. Тэгэхээр одоо миний лаптоп одоо 16 GB memoryтэй мөртлөө одоо 120 GB SSD-тэй байж штэ. Тэгэхэд одоо би 32 GB-ийг зөвхөн swap partition гээд тэгээ заримдаа хэрэгэлдэг тийм одоо нөхцөлд одоо үүсгээд тэгээ хадгалах бол утгагүй байхгүй юу. SSD ч одоо юу 120 GB SSD 60,000 төгрөг тийм үү. Тийм утч одоо тэрнийх нь би одоо дөрөвний нэгийг би зүгээр ингээд төгжээд орчихоор тий. Бас 15,000 төгрөг зүгээр ингээд хоосон. Яг хоо бүр тийм амар нарийн бодгон шашин зүгээр. Ерөнхийдөө тиймэрхүү зөрчилтэй ойлголтууд байгаад байгаа. Тэгэхээр
та бүхэн маань өөрсдөө бас судалж үзээ, яг хэрэгцээндээ тааруулаад суутаа байх үгүй байх хэмжээгээ бас ингээд өөртөө тохируулаад хэрэглээрэй те. За яг юм сервер мэрвэр ч юм уу, эсвэл одоо нөгөө ажлын ч юм уу те, тиймэрхүү компьютер дээр бол бас хэрэг болохыг үүсгэхгүй те. За ингээд цаашаа үргэлжлэцгээ. За дараагийнх нь болохоор бидний нөгөө үлдсэн бөхцөө байгаа. Тэгэхээр нөгөө ташуу зураас те рүүттэй нэгээ сонгоод за хос орхино гэдэг маань үлдсэн бөхцөөг авчиж байна гэж ойлгож байна. За энэ дэр нэг тохиргоо байгаа. Их хэвээр бидний device type гэдгийг LVM гэдгийг стандарт partition болгоод file system-ийг хэдүүлээ ext4 болгож өөрчилнө. За ингээд бүгдийг магадлж үзчихэд одоо нэгэд цаашаа дараад accept changes гэдэг өгч. За одоо бид нэр тохируулаг нэг л юм үлдсэн байгаа нь болохоор энэ software selection. За энэ дээр дарж ороод за хэдүүлээ workstation гэдэг энэ удаа сонгоч. Эндээс та одоо өөрөөрөө сонгож л те. Одоо server with GUI гэдэг нэг graphic user interface гэдэг нэг дэлгэцийн төрсөлтэй сервер үйлдвэрлэлийн систем болж таарч байна. Тэгээд энэ нь одоо төлөвлөд одоо програмууд байж байна. За энэ болохоор одоо дан сервертэй, энэ болохоор command line байгаа. За minimal нь бас command line байгаа. Тэгээд эндээс ингээд хэрэгтэй юм одоо суулгаад security ч юм уу network server. За virtualization host гэж байна. За customer operating system энэ болохоор бүр наривчлалтаар сонгуулж авлаа. За ерөнхийдөө бол хэдүүлээ workstation сонгоовчод дээр бичсэн байна. Laptops and PCs тэ тохиромжтой гэдэг. За мөн одоо нэмэлтээр backup client суулгаж болж байна. Economy application, email, chat, video conference, office-ийн програмууд компьютер ингээд ер нь бүгд л байгаа бах тэ. За ингээд сонгож тусчод даана гээд дараад цаашаа ингээд хөршлээ. За ингээд бүгдийг шалгаж үзээ. За K-dump болохоор би ингэж ойлгосноо хоёр параллел kernel байлгаж идэг, нэг нь яг хэрэглээ. За тэгээ нэг нь одоо гэмтэх ч юм уу одоо crash тэ асуудал үүсэх юм бол нөгөөтг нь одоо backup маягаар ингээд ажилтдаг гэж ойлгосон. За security policy гэдэг энэ болохоор аюулгүй байдлын янз бүрийн нэмэлт тохиргоонууд тийм зааврууд бас нэмэлтээр оруулж болдог. За үүний гадаар хэдүүлээ begin installation гэж байна. За одоо энэ дэр нь болохоор хэдүүлээ root хэрэглэгчийн пассвортыг үүсгэж өгч тэ. За энэ дэр болохоор одоо хэтэрхий богинохон пассворт үүсгэж учраас одоо нэг одоо 2 удаа дараа тэ. За ингээ 2 удаа дарч. За үндсэн хэрэглэгчийн үүсгэе. Энэ дэр нь өөр хүн хэрэгждэг. За администратор болох уу болёо. За мөн пассвортоо дан гэдэг дахиад 2 удаа тарна богино учраас тэ. За ингээ энэ бүхнийг ингээ татаж дуустал хэсэг хугацаа орох бах тэ. 1.2 ГБ хэмжээтэй файл татах юм байна. За би пауз авчаад дуусахаар мэдлэгтэй эргээд орё. За ингээ суугаад дуусны дараа компьютер restart юм унтраачсан тэ. За компьютер эхний удаа хасахад лицензийг зөвшөөрөх үү гэж асуудаг те. Телен дээр ингээд зөвшөөрнө гэдэг. За ингээд. За ер нь бол суулгац ингээд дуусч байгаа. За энэ дээр нэвтрүүлээ нэг үүсгэх хэрэглэгч байгаа пассвортыг бичээд логин хийгээд орно. За өөрийнх нь яг үндсэн дэлгэцийн орчин нь болохоор GNOME байгаа. За энэ GNOME болохоор яг бүхэл дистронуудад адилхан тохиргоотой тий. Arch байна уу, Ubuntu байна уу? За эндээс нэвтрүүлээ англи хэл автоматар сонгогдсон байна. Энэ хэлний keyboard-ны хэлэнтэй за location одоо нөгөө байршил илрүүлэх үйлчлэгийг төвчүүлэх үү тийм. За нөгөө эдгээр бүгд нөгөө CentOS-их биш шүү. Эдгээр GNOME-ийн тохиргоонууд байгаа. За нөгөө интернетийн үйлчлэгээнүүдэд бүртгүүлэх үү, холбох уу те алгасах гэж. За ингээд автомат мэрлэгэд эхэлж байна те. За энэ болохоор нөгөө тусламжийн лавлах тийм юмуд байж. За ерөнхийдөө ингээд тус энэ удаагийн зааврыг
дуусгацгаая. За анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.